Хормын цуваа. Сун Имон цэргийн их сайтын төрсөн охин. Нанхён 7 дугаар хан хүү. Сүйтгэсгүй Сун Имоныгоо сүүх тэргэнд зөөврлөж явхаа 7 дугаар хан хүү Нанхён. Удалгүй ханаас ч юм хан хүүг чиглэн хутга нисэн ирэхэд гэтэл хутга шидсэн этгээд болох их зэргийн дэд жанжин чуу дээвэр дээрээс бууж ирэн хан хүүг халз тулаанд дуудана. Шалтгаан нь хан хүү Нанхён чуу жанжны төрсөн эцгийг хороогоод зогсохгүй ирээдүйн ихнэр болох Сун Имоныг булаасаажээ. Уг нь Сун Имон хан хүүтэй бус цэргийн жанжин чуутай хуримлах ёстой байсан байна. Хан хүү Нанхён ч халз тултахад бэлдэж миний амийг авмаар байвал чи надтай дүүх хэр чадaltaй эсхий чинь харъя л да. Тулаа эхлэхийн өмнө Сун Имон сүүх тэрэгнээс бууж ирээд Чүү жанжаа. Би аль хэдийн шийдсэн. Яагаад намайг ингэж хүчилж завах ёстой гэж. харин чуу жанжин мэдсээр байж Сун Имоныг алуурчин хан хүүтэй суулгаж чадахгүй гэх бодолтой байлаа. Гэнэт хан хүү уурлаж хуучин амрагууд нэг нэгэндээ сэтгнэж ард иргэдийн өмнө өөрийг нь доромжллоо гэж уурлана. Ууралсан хан хүүг тайвшруулах гэж Сун Имон түүн дээр очих бөгөөд энэ үед чуу жанжин шуудлаа хан хүү рүү илдээ чиглүүлэн дайрлаа. Гэтэл Сун Имон хан хүүг холдуулан илдийг нь булааж аваад чуу жанжныг дүрж орхив. Энэ үед хан хүү цэргийнхээ илдийг шүүрч аваад Сун Имоныг дүрнэ. Үнийг харсан чуу жанжин өөрийн илдээч хан хүүд дүрх нь тэр. Гурван биендээ илд дүрсэн энэ мөч генетл хувь тавилангийн салхинд эргэлдэж утгаа алдах ба. Үндэ зүгээр л телевизийн цувралын зохиол байж таарна. Энэ хачин санааг найруулагч болон зохиолч нь Хайрын гурвалжин нэг нэгний хутгалах нь ийм төрлийн цувралд бол тренд болж байгаамаа. Голдур хан хүү Нанхёны дүрд тоглох жүжигчин Намфууны төлөөлөгч энэ санааг нь эсэргүүцэн. Төлөөлөгч нь Намфун бол уг телевизийн цувралд тоглож байгаа хамгийн том од гэдгийг сануулж түүний тоглох дүр яг л тэнэг хүн шиг чуу жанжинд алуулж таарахгүйг анхааруулад зохиолоо өөрчил гэж тулгав. Улмар найруулагч зохиолч хоёр шууд л долгонон зохиолоо өөрчилнө гэж хэлэх ба төлөөлөгч нь бүхнийг зохицуулж байхад жүжигчин Намфун өөрөө ганц ч үг дуурахгүй дуугүй л суусаар. Энэ бол Сун Имоны дүрд тоглох гэж байгаа залуу жүжигчин Шаои. Шаои анх удаа киноны гол дүрд тоглох гэж байгаа болохоор маш их сандарч бас догдолж байлаа. Ядаж байхад одоо цагийн хамгийн том од болох Намфунтай хамт тоглоно гэдэг нь түүний хувьд том аз жаргал. Кино багийнхаа ярилцаж дуусаад тарах болоход жүжигчин Намфууны шүтэн бишрэгч нар гадаа уурч байхад энэ бүхнийг харан зогсох Шаои Алдартай байх гоё юм аа. хэмээн атаархангүй байгаа харагдана. Түүнийг дэмжих хүлээх хэн ч байхгүй болохоор Шаои гүнзгий амьсгаа аваад гэрлүүгээ автобусанд суугаад харив. Алдартай жүжигчин болно гэж мөрөөддөгч бараг л азар шахуу дүрд сонгогддог Шаои гэртээ ирсэн хойноо өөрийгөө зоригжуулж суулаа. Одоо тоглох энэ кино бол түүний хувьд нэрд гарах хамгийн том боломж нь болохоор Шаои бүх сэтгэл зүрхээ зориулахад бэлэн байв. Гадаа аянга захилгаантай бороо орж явах үед Шаои зохиолоо уншихаар шийднэ. Гэвч түүний тоглох Сун Имон гэх дүр тэнэгч юм шиг ямар ч шүлтүргүүгээр хан хүүг хайрлахаар бичигдсэн байх нь тэр. Шаои зохиолыг сайн уншиж үйл явдлыг төсөөлөх тусам ямар ч авцалдаангүй байв. Гол дүр Сун Имон хан хүүд дурлж түүний төлөө бүхнээ зориулдагч эцэст нь араараа тавиулж амиа хорлож байгаагаар зохиол төгсөх нь тэр. Шаои зохиолыгч тэр өөрийнхөө бүтээгч байгаа дүрийгч тэр үзэн ядаж яаж тоглохоо ойлгохгүй л байлаа. Түүний хувьд бүтээх гэж байгаа дүр нь Эмэгтэй гол дүр нь ёстой дүүрч гэсэн тэнэг. Шаои зохиолоо уншихаа болоод хэсэг бодолд автаж байхдаа бороо ширүүссэнийг анзаарна. Цонхон онгорхой байсан болохоор Шаои цонхоо хаахаар очиход гэнэтл далдын хүчинд зохигдож тэрээр зохиол руугаа шилжээд орчих нь тэр. Шаоиг нүдэ нээхэд тэр Сун Имоны дотор орсон байх ба тэрээр өөрийгөө зүүдэлж байна гэж л бодов. Ордон шиг гэрт нь маш их алт эрдэнэс байгааг хараад Шаои сайхан зүүднээсээ сэрхийг хүссэнгүй. Удалгүй олон шивгчнүүд орж ирсний дараа л Шаои зүүд биш зохиол руугаа орж ирснээ ухаарна. Тэрээр зохиол руугаа шилжиж ирэхдээ яг хурим болох өдрөө ирсэн байлаа. Гэхдээ хан хүүтэй биш цэргийн жанжин чуутай. Тэгэхээр би чүүгүй хунтай гэрлэх гэж байгаа мó? Энэ мэдэг сонсон Шаои инээ далдана. Учир нь зохиолоо уншсан Шаои тоглох гэж байсан дүр болох И Сумон нь хан хүүг сонгоод өөрөө эцэст нь үхэх болно гэдгийг тэрээр мэдж байгаа болохоор энэ удаад хан хүүг биш чуу жанжинтай сууж зохиолыг өөрчлөхийг хүслээ. Энэ удаа би зогтохгүй.
Энэ гайхалтай амьдрал минийх байх болно. Гэвч гинтийн зүйл тохиолдлоо. Хурмын Цуваа хотын гудамжаар сүр жавхлантайгаар явж байтал гинэт хөөгдөн зогтож явсан дээрэмчэд гарч ирэн Цуваатай мөргөлдөв. Гинэт үүссэн эмх замбраагүй байдлаас болж Шавигийн сүүх тэргийг өргөж явсан боолууд хөл алтан бүдэрч сүүх тэрэг хүчтэй савлна. Дараагийн мөчид сүүх тэрэгний дээвэр нь нурж Шавиг бүхэлд нь дарснаар тэр газар дээр амиа алдах нь тэр. Тэрээр дахин нүдээ нээхэд зохиолынхоо хурмын өглөөрөө буцаж ирсэн байлаа. Тэр өмнөх бүх зүйл яг л дахин давтагдж эхэлснийг ойлгов. Шави энэ удаад бэлтгэлтэй байна гэж шийдээд аль болох толгоогоо сүүх тэрэгнээс гаргаж явна. Гэтэл энэ удаад дээрэмчэд ирсэнгүй. Цуваа тайван саадгүй үргэлжилж байтал гинэт иргэдийн дунд тоглож байсан хоёр хүү тоглоомоо булаацалдан Цувааны урдуур гүйн гарч ирэв. Үүнээс болж морь дүргэн зочиж сүүх тэргийг өргөж явсан боолоод дахиад л барьцаалдан. Харин энэ удаа сүүх тэрэгний дээвэр нурсангүй. Харин толгоогоо цонхоор зохиулхаа харж байсан Шави цонхны хүрээ мөргөн хүзүүгээ хуглан газар дээрээ амиа алдах нь тэр. Дахин сэрэх Шави яасан ч бууж өгөхгүй гэж өөртөө хэлээд сууж явах сүүх тэрэгээ доторлуулж нэг үзэв. Цууч амжилттай хот дотор явсаар хүрэх газартаа очлоо. Улмаар Шави сүүх тэрэгнээсээ гарах гэж байгаад бүдэрч дахиад л хүзүүгээ хугалж орхив. Шави сэрх болгондоо гаргасан алдаагаа давтахгүй алхамаар цаашилсаар янз бүрээр үхсээр. Нэг бол самбарт дарагдаж, эсвэл цэцгийн тоосонд харшилн хөдөлж, амьсгал нь богдон нас барах гэх мэтээр түүнийг үхэл түргэх шалтгаанууд мунтсангүй. Ингээд Шави замдаа таарсан бүх аюулыг нэг нэгээр нь даван туулсаар эцэст нь хурмын ёслол үйлдэх танхимд эсэм мэнд хүрч чадна. Гэвч ёслол эхлэхийн өмнөхөн түүнд бэлэг болгон барьсан хурмын дарсанд нь хор хийсэн байх нь тэр. Шавигийн бие муудаж газарт унахад хоёр шивгчн нь Авхаг хордуулчихсан байна. Хин авхаг хордуулж зүрхлэв. гэхэд Шави Хэн байх нь хамаагүй. Би үхэн нь ойлгосон уу? гэлээ. Улмаар хордож амнаас нь хөөс сахарах Шави Бурхан минь, надаар битгий тоглооч дээ. Би дахин ихлүүлэхийг хүсэхгүй байна. гэж дотроо бодон үхэж байгаагаар эхний анги төгсдөг. Нийт 40 ангитай инэдэн фантастик хайр дурлал төрлийн зүүдэн дундах зүүд цувралыг Монголдо уралттайгаар албан ёсны эрхтэйгээр үүд үцэг эмээнээс хүлээн авч үзээрэй.